Сайн бацхан үзэгчдээ PB телевизээс бэлтгэн хүргэдэг урлагийн нэвтрүүлэг маань эхлээд бэлэн болоод байна. Нэвтрүүлгийн эхэнд та бүхэндээ хамтарсан болоод би дасан үзэсгэлэн толиулдаг үлээ. Ингээд өнөөдрийнхөө дугаарт Монголын орчууд эвлэлийн 6-аас 2013 гэсэн үзэсгэлэн маань тавигдсан байгаа. Залуу бас ирээдүйн зураач Оёсудтайгаа уулзаад байна. Сайн байна уу да энэ өдрийн мэнд хүргэе. За баярлалаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай цэцэрлэгцийг үзэж байгаа үзэгчдээ хоёлаа өөрсдөө гоё товчон танилцуулчих та. За би соёл урлагийн сургуулийн төрслөгийн урлагийн сургуулийн 6-аас 3 дугаар курсын оюутан байна. Багштайгаа хамтарч уран бүтээл гаргасан байгаа тий. Багшийнхаа талаар хоёлаа бас ярив. За манай агш бол нэг графикийн чиглэлээр бид нэрс одоо өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг заадаг. Тэгээд жил болгон зураас гэдэг үзэсгэлэн маань гардаг байгаа. Тэгээд энэ жилийн онцлог гэх юм бол маш одоо мэргэжлийн уран бүтээлчд гаргадаг орчууд эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн тахимд гарснаар бол их онцдог. Анхны үзэсгэлэн тавигдсан байгаа тийм ээ. Одоо энэ бүтээл нь үү? Тий, ер нь анхных. Дөнгөж хийгээл тэгэл дөнгөж үзэгчтэй хүргэж байгаа. За, дэлгүүр үзэгчтэй бүтээл хүргье л да. За, ямар бүтээл вэ? Энэ бүтээлийнхаа нэрийг хоёул үзэгчтэй тайлбарлаад. Энэ бүтээлийн нэр нь бол намрын өнгө гэдэг нэртэй. Тэгээд монотип буюу монотип тэгээд холимог техникээр хийсэн байгаа. Тэгэхээр энэ болохоор нөгөө нэг янз бүрийн материал ашиглаж тэгээд янз бүрийн зүйлийг хойлж хийдэг. Тосоор шилэн дээр зураад хийвлээд дээрээс нь үзгээр ажиллаж хийсэн бүтээл байгаа. Тэгээд намар болохоор бүх юм одоо бүх урах хураад тий. Тэгээд бүх зүйл шинэ эдэн шүү дээ. Ногоо хүртэл шинээр яадаг. Тэгээд тэрийг намрынхаа өнгийг лирэн дээр дүрслээд тийм сэтвтэй зураг. Яагаад лирийг сонгосон юм бэ? Намар гэхээр лир бодогддог юм болов уу? Үгүй яа миний хувьд болохоор намар гэхээр хүмүүст навчил бодогдоод байдаг шүү чарлж байгаа юм тий. Миний хувьд болохоор лирний хэлбэр нэг таалагддаг. Янз бүрийн хэлбэртэй. Яг ваашиг тэгсэн мөртлөө их гоё. Бид нар хэлбэрийг хараад тахаараа өөр дотроо шал өөр бүтцтэй харагдаад байл та. Тэгээ бас график гэхэр чинь бас хар цагаан өнгө юм. Хослол гэдсэн. Тийм. Таны уран бүтээл харах юм бол шал өөр бас өнгөнүүд оролцсон байна. Тий? Тийм. Яг хар цагаан өнгө бол нэлээд голлож график яг суурин. Гэхдээ зарим нэг бүтээлд бол би монотип энэ техникийг ашиглах их дуртай. Энэ болохоор маш тийм өөр эффектүүд гарч ирдэг. Тэгээд уран зургаар ингээд тосоор зурж байгаас илүү тийм өөр тийм зуралт, өөр тийм эффектүүд гарч ирдгээр их онцлог. За дараагийн бүтээл хоёул үзэгчтэй бас төлөөлье. За. Дараагийн бүтээл нь энэ. Дараагийн бүтээл маань энэ бүтээл байна. За. Тийм. Дараагийн бүтээл болохоор энэ хуурай зөв гэсэн техникээр хийсэн. Тэгээд намайг олоорой гэдэг нэртэй бүтээл байна. Тийм байна. Ер нь бол өөрөө зургийнхаа нэрүүдийг англиар өгөх юм тий. Тийм. Тэр нь бас ямар учиртай бас өөрсдөө чинь бас стил үү, имиж үү. Үгүй зүгээр. Яг зүгээр тэгэл арай нэг гоё сонсог. Тий. Үгүй гэхдээ монгол хэлээ бодоод монгол хэлтэй гоё шүү дээ. Тий, илүү гоё л та. За намайг олоорой гэсэн мөртлөө энд нэг хүний царай харагдаж байна тий. Тий. Энэ болохоор нөгөө нэг ойд тэгээ нуугдж байгаа эмэгтэй байгаа. Тэгээд тэрийн болохоор яг ой гэж дүрслээгөө навч цэцгсээр тэгээд эмэгтэй хүн ч өөрөө яг навч цэцэг шиг тийм гоё идэв шүү дээ. Тэгээд бас тийм нууцлаг тэр шинжээр нь намайг олоорой гэж ирсэн байна. Ер нь бол уран бүтээлийг чинь хараад ахаар их сонирхолтой хөөх нэртэй юм байлээ тий. Хамгийн анхны бүтээлийг ер нь юу гэж нэрлэжсэн бэ? За бидгээ бүр жоохон бахтал хав яах зургийг зурсан. Хамгийн анхны ээжигээл зурсан билгүй. Тийм үү. Хамгийн сүүлд гаргасан бүтээл тань гэх юм бол хамгийн сүүлд бол яг энэ үзэсгэлэндээ зориулж энэ саяны зургуудыг олж зурсан байна. Ер нь уран зургийн үзэсгэлэнд маань хэдэн бүтээл таны бүтээл тавигдсан байгаа вэ? Миний бүтээл нэг 7-8 бүтээл. Яг тоогийн бол яг мэдээгүй байна. 7-8 байсан байх тий. Ер нь бол зураачд өөрсдөө гэсэн бас тийм стил имиж үүдэг шүү дээ. Таны зургуудыг хараад хахад бас хөгжилтэй мөртлөө бас гүн утгах агуулсан бүтээлтэй л тий. За баярлалаа. За дараагийн бүтээл бол үзэгчтэй бас сонирхолтой нэртэй бас байж магадгүй тий. За дараагийн бүтээл маань Black Beauty гэсэн нэртэй бас бүтээл байна. Орчуулах юм бол хар үзэсгэлэн гоо сайхан гэсэн. Хар үзэсгэлэн гоо сайхан гэж. Тийм тий. Үзэсгэлэн гоо гэхээр надлаа гоё тод өнгийн тий эмэгтэй хүний гоё бие галбирал санагдаад ороод. Энэ нь болохоор эмэгтэй хүний царай урдуур нь ус орцсон
гэж харж байна. Энэ нь болохоор нөгөө нэг хар арчтуудад тийм тэр хүмүүсийг ер нь бол илэрхийлж гаргасан бүтээл байгаа. Тэгээ нөгөө нэг хар эмэгтэйчүүд ер нь бол жоохон дарамтан дунд тийм жоохон хэцүү байдаг гэж би хувьд боддог байхгүй. Тэгээд ер нь амар нуугтмал. Тэгээд тэр үсээр нь бол жоохон нуугтмал гэсэн санааг нь илэрхийлсэн. Тэгээд модон барын аргыг ажиллагаар хийсэн бүтээл байгаа. Эхлэн бүтээлүүдээ ямар барын аргаар хийж бүтээлээ тойрдог вэ? Ер нь эхлээд бол хуурай зүү бол нэлээд хийдэг гэсэн. Сүүлийн үед харин модон бар хийдэг болчиход. Эмэгтэйний гоо сайхныг бас хүмүүс биеэр нөхцүүлдэг шүү дээ. Таны хувьд гэх юм бол царай гарна. Гэхдээ царайг нь бас тал гаргаж чинь тий. Хөвчлэн гоо сайхны юм гаргыг ивэл бас энэсээрээ өөрөөр хийж болох уу? Болно л да. Ер нь их зураачдыг харахад бол бие галбир тий. Тэгэл эмэгтэй хүний гар тэгээ үсээр нь илэрхээс тийм. Өдөр нийлэрхэлдэг. Гэхдээ энэ бас нүд талах. Тэгээд одоо л эмэгтэй хүний бол орвол тэгээд ер нь үс зурах их дуртай. Одоо нэг графикийнхаа урлагийнхаа талаар хоёул бас гоё юм хэлчихдэг. За график урлаг бол суур сонгодог урлагийн 3 төрлийн маш чухал юу наа. Уран зураг, баримл, зураасан зураг гэсэн 3 төрөл бол одоо урлагийн тоглоом 3 жолоо гэх юм уу та. Тийм байдаг. Гэтэ Монгол хүмүүсийн хувьд бол одоо ихэнх хүмүүс бол зураасан зураг гэхээр ойлгохгүй, барыг их мэддэггүй. Тэгээд зураасан зургийн дотор их олон төрөл жанртай. Модон бараар хийж болно, хуурай зүү, өндгөн бар гэл их олон байгаа л да. Тэгээд онцлог нь гэх юм бол тийм нэг уран зургаар зурсан тийм эффекттэй гоё уран тийм зураас гардгаар их онцлогтой. Тэгээд бас бусад тэр одоо төрлүүдээс илүү онцлог нь болохоор олон дахин хэвлэж болдог. Тэгээ нэг зургийг олон дахин гаргаж болдгоор их онцлог. Таны хувьд гэх юм бол бүтээлүүдээс хамгийн удаан шамдаж зурсан бүтээл гэх юм бол. За хамгийн удаан гэх юм бол нэг юу Tiger Translate-д нэг бүтээл өгөх гээд нэг сар 2 сая гарсан зурсан нэг бүтээлт. Тийм үү. Ер нь тэмцээн уралдаанд хийх оролцсон бэ? Ер нь нэлээд оролцсон. Түрүү жил Монгол Солонгосын үзэсгэлэнгээс тусгаар авсан. Тэгээд баяр хүргэе. Баярлалаа. Тэгээс ер нь стрит арт тэгээд янз янзын сонирхдаг. Ер нь бол зураачд бас өөрсдийн гэсэн сонирхолтой байдаг шүү дээ. Зарим нь зураг зурх дуртай мөртлөө зураг авах их дуртай байдаг. Таны хувьд гэх юм бол зураг зурхаас бас өөр сонирхдаг зүйл байх уу? Сонирхдаг зүйл бол стрит арт тэгээд фото сонирхдаг. Стрит артын талаар илүү шүү дээ бас. Сонирхол. Стрит арт бол Монголд бас яг хөгжсөн. Гэтэ тийм бас өндөр түвшинд бол хөгжөөг байгаа. Гэтэ Монголд стрит арт зурдаг. Тэгээд хөгжүүлэхийг хүсдэг тийм баг хүмүүс их байдаг. За дараагийн бүтээл бол өнгөнгийн нар гэдэг нэртэй. Тэгээд номын зураг байгаа. Цуврал. Тийм цуврал. Энэ болохоор нэг 28 уттай шүлгийн ном гарсан. Тэгээд шүлгэнд өөр өгсөн. Гэтэ нэг олон хувь бол хэвлүүлэг бол тий. Багшд тэгээд өөртөө хитгэн хувь хэвлүүлсэн. Тэгээд багтаа ер нь аль шүлгэгчдэг байсан. Тэгээд их тийм урт мөртөө шүлгээрээс бичдэг. Тэгээд сайндаа бүр дээдлэн л нэг 8 мөртөө шүлэг. Тэрэндээ зориулж зураг зарсан. Энэ болохоор одоо багтаа зохиожсон шүлгэнүүд чинь бас орсон уу? Бүр багтаа бол биш. Зүгээр яг ингээд одоо хүртэл амьдрах хугацаанд хаяа нэг ингээд айгүй тийм бодлогч төрсөн үед шүү дээ. Тэр үедээ төрсэн сэтгэлээр бол бичсэн тэр шүлгэнүүдэд цуглуулад тэгээд тэрэндээ зарсан 4 мөрт шүлгэнүүд харагдаж байна тий. Тийм 4 мөрт тэгээд зарим нь бүр 2 6 тийм л. Энэ нэг шүлэг байна. 24 дэх хуудасд өнөөдөр би сэрсэн, өчтөр би хүсэн, өглөө намар ирж мэдлээд үлгийдэн аваад ниссэн. Намар болоосай. Ер нь бол намрын үйлрэлд өөр их амар дуртай юм санагдлаа. Тийм, би ер нь бороонд их дуртай. Бороонд өөр их хайртай. Тэгээ энэ номон дээр гарсан бас зургнуудыг хараад байхад шүлгэнүүдтэй бас холбогдож байгаа байх л та тий. Тийм, шүлгээ өөрөө шүлгээсэн болохоор ямар зураг сурах бол өөрөө толгоонд бол болгоцсон. Тэгэл тэрүүгээрээ төрсэн сэтгэлээрээ
зурсан аа. Харанхуу гэдэг нэг их урт юм байна. Тэгснэ гэхдээ энд цагаан өнгө байна гэсэн мөртлөө зургийг харахаар өөр сонин гэж тийм. Энэ зургийг та тайлбарлаад өгөөч. За энэ юу нь болохоор их тийм шанал зүйл л хэцүү багтаа харах уу. Гэтэ тэр донд бүр амар их хүн ингээ хаяа амар ингээ шаналал хэвээр утгагүй амьдрал утгагүй гэж ярьдаг хэрнээ. Бас нэг тэнд нэг жоохон ч гэсэндээ гэрэл байдаг. Тэрийг дүрсэлсэн маа. Энд бас нэг би хүсэн нисхийг гээд тэгсэн мөртлөө доор нь бас шууж гимэрч юм шиг. Тэгснэ хүн юм шиг. Тийм зураг харагдчих. Тийм. Яа их мөрөөддөг. Тэгээд хаяа зүйдээ зурдаг. Тэгээд тэрнээсээ улбалаад ер нь би нисхийг хүсдэг. Гэтэ бас нисэхгүй гэдгээ өөрөөсөө мэддэг хэрнээ. Зүгээр ингээ байгаа байдал ингээд хаяа зүгээр юм бодох тэр байдал нь өөрөө заавал боддоор нисэх биш. Өөрөө ингэж бодчих ингэж толгойнх юугаа тархиндх одоо тий бодлоо нисэж гэж бодох юм бол хин гэсэндээ нисдэг гэж боддог. Ер нь л их төсөөлж мөрөөдд юм байна те. Дараагийнхаа зурлыг ойлоо үзэл л да. Дараагийн зураг дээр маа. Дараагийнх нь бол энд нэг хөөрхөн мөртэй байна. Онгод минь орондоо орохоор явжээ. Одоо би ч бас унтъя да. Гэсэн мөрлөө зургийг харахаар ус толиол одж байгаа юм шиг. Би нөгөө нэг зураг зурч аваад тэгээд бүр ингэж ядарсан. 6 зурсны дараа ядраад тий. Тэгээд шүлгээ бицсэн. Тэгээд өглөө 4 цагт хийсэн. Тэгээд унтах гад. Тэгээд бицсэн юм тий. Ер нь л хараад хэл хөөх адал явдалтай зургнууд их байна л да тий. Дараагийнхын бүтээл дээр нь бас энд 13 дахь бүтээл байна л да. 13 дахь хуудастай. Энэ бүтээл хоёлаа. Тэр их юм. За энэ бүтээл минь урландаа чөлөөлөгдөд. Тэгээд нөв нөцгөн суугаад гэдэг үгээр илэрхийлсэн маа. Тэгээд нүдэнд харагдсанаа нэг их зүйлдэлгүй дүрслэн тэгээд нийл ягаан тэгээд бас цэнхэр би өөрөө цэнхэр өнгөнд аяг их дуртай. Өнгөнүүд тантас цэнхэр өнгөнд нилээ их дуртай. Цэнхэр өнгөөр гэсэндээ ямар нэг өнгөтэй зураг ч юм уу тийм зурдаг. Тэгээд тэрийг бас оруулсан. Тэгээд өөрөө өрөөг манай өрөөнд цонхон дээр нэг цэцэг өгдөг. Тэгээд тэр өрөөтэй цонхныхаа цэцгийг тэгээд өөрөө суудаг сандал тэгээд ягаа ингэ цохимжлол оруулсан. Энэ нүд нь болохоор би өөрийнхөө нүдийг зурсан байна тий. Ингээд өнөөдрийн дугаарт маань тий өргөдөн оролцож өөрийнхөө бүтээлийг ярьж өгсөн. Залуу уран бүтээлч өсгөрөөдөө болсон оюу судтай ажлын болоод амьдрал чинь хар бараан зул гэж бүү байг. Ингээд дараагийн дугаартаа бас өөр ингэсэн би бас уран бүтээлээ бас тавих бах. Тэгт хоёлоо бас уулздаг баха. За баярлалаа. Танаа хамт гэсэн олон гэсэндээ ажил өндөр ажилласан. За. Дэлхийд дахинд нэр алдраа дурсгасан алдарт зураачдын намтар уран бүтээлэг та бүхэндээ цоврал болон хүргэдэг үлээ. Өнөөдрийнхөө дугаартаа бүхэндээ Оросын алдарт зураач Васнецовын уран бүтээлийг толилуулъя. Виктор Михайлович Васнецов нь 1848 оны 5 дугаар сарын 15-нд Оросын хаант улсын Вятск мужийн Лопиал тосгонд төржээ. Түүхэн болон аман уран зохиол, үлгэр домгийн сэдвээр голцоо зурдаг Оросын алдарт зураач юм. 1858-аас 1862 онд Санвартны сургуульд сурж байхдаа гимназийн зургийн багш Чернышев зургийн хичээл заалгаж байгаад аавынхаа зөвшөөрлөөр Санкт-Петербургийн зургийн академид элсэн орохоор Петербургийг зоржээ. Эхлээд 1867-оос 1868 онд зураач Крамскойд дагалдан суралцж байгаад 1868-аас 1873 онд уран зургийн академид суралцсан төгсжээ. Сургуулаа дүүргээд гадаад орнуудаар аялан 1869 оноос зураг зурж эхэлсэн байна. Васнецовын бүтээлүүд дээр янз бүрийн төрөл жанр тодор илэрхийлэгдсэн байдаг. Үлгэр домгийн сэдвээс эхлээд томоохон хэмжээний монументал бүтээлүүд болон модерн чиглэлээрч зурдаг байжээ. 1890-ад оны сүүлээр түүний бүтээлүүдэд шашны сэдвтэй өнгө аяс ихээр ажиглагдах болсон.
Санкт Петербургийн сүмийн ажил, усан будгийн ажлууд, Гигэн Владимирийн сүмийн ханийн зураг зэргийг нэрлэж болох юм. Веснецвиг Оросын уран зурагт, Орос стилийн зарчмыг зураач маань архитектур, монументал урлагт мөн хөгжүүлжээ. Виктор Михайлович Васнецов 1926 оны 7 дугаар сарын 23-нд Москва хотод насан үд болжээ. Уран зураг сонирхдаг залуустаа зориулж залуу уран бүтээлч даваа нэмийн цурал хичээлийг хүргэдэг лээ. Ингээд бүгдээрээ хичээлээ хүлээн авч үзсэн үү? За сайн байцгаана уу. Өнөөдрийн дугаарт дүр судлалын үндэс буюу дадлага ажил 3 үгсэн ийм хичээл орох гэж байна та бүхэнд. За тэгэхээр өнөөдөр хичээлийн сэдв маань болохоор том жижиг бит оролцсон геометрийн бит оролцсон ийм натюрморт байгаа. За энэ хүү натюрмортыг одоо хэрхэн яаж зурах вэ гэдэг үл энэ натюрмортыг байгуулалтаар нь ямар нэгэн штрик хийхгүй, ямар нэгэн цааталт нь фон янз бүрийн хийхгүйгээр зөвхөн энэ дүрснүүдийг конструкц буюу байгуулалтаар нь хийх нэ. За байгуулалт гэдэг маань бол та бүхэндээ бол дээр түрүүчийн хичээл дээр бол хэлсэн байгаа. Жишээлбэл одоо ийм хагас гэрэл зүудэртэй ийм байгуулалтаар нь хийн. Одоо жишээлбэл ингэж хийнэ гэсэн үг. Түрүүчийн хичээл дээр болохоор та хэдэд яг ийм зөвхөн ийм байгуулалтаар нь хийх гэсэн бол одоо энэ хичээл маань болохоор байгуулалт хийгээд хагас гэрэл зүудэр явагдах нэ гэсэн үг байхгүй. Ойлгож байна уу хүмүүс? За ийм хагас гэрэл зүудэртэй ийм натюрморт зурх нь ш. Одоо энэ биш та жишээлбэл давуу яг оролцсон давууных нь нуглаасуудыг яаж гаргаж юм гэх мэтлэн яг ингэж хийх нэ. За тэгэхээр хамгийн эхлээд энэ хүү дүрснүүдийг зурхын тулд эхлээд яах вүлээ? За зүйтэй. Энэ хүү дүрснүүдийг зурхын тулд эхлээд эскиз буюу зохиомж хайлт гэдэг юм хийнэ. За тэгвэл бүгдээрээ зохиомж хайлтанд орцгоё. За зохиомжийг хэрхэн яаж хайхыг бол би дээр бас зааж өгсөн байх гэж бодож байна. За ерөнхийдөө энэ хүү натюрмортыг зурхын тулд зохиомжийг бол одоо та бүхэн зөвхөн яг энэ сууж байгаа газраасаа биш тал бүрээс нь зохиомжийг бол авах бүрэн бололцоотой. За жишээлбэл их зурдаас нь ч юм уу аль эсвэл одоо энэ хажуу талаас нь ч юм уу нөгөө талаас нь дээрээс нь ороос нэгэд харах олон талаас харах одоо ийм бариадтай. За зохиомжийг авахдаа бол би та бүхэнд хэлсэн. Ерөнхийд нь гэрлэн талд нь бол их цайг нь авч болно. За мөн ингээ гараараа яг тухайн яг энэ одоо энэ планшет буюу энэ форматынхаа яг дагуу гараараа хайрцагт хийж авч болно яг ингээд. Аль эсвэл гараараа хийж чадахгүй ойлгохгүй байгаа хүмүүсд ийм цаас яг энэ планшетныхаа хэмжээтэйгээр цаасаа яг ингэж ухаж авч хагаад энэ цаасныхаа нүхэн дотроос яг ингэж зохиомжоо ингэж олж харж байна. Яг ингээд харахад зохиомж чи яг энэ дотроо яг харагдаж байгаа. За би яг энэ форматныхаа одоо яг энд нь их цайг нь авах уу, энд нь бага цайг нь авах уу, ширээнийхэн давцсан яа гэвэл дүрснүүд нь энэ форматн дотроо хэрхэн яаж багтж яах гэдгийг одоо өөрөөр хэлбэл зүгээр энэ цаасаараа яг ингээд зохиомжийнхаа ерөнхий яг ололтыг нь олоод авна гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр бүгдээрээ эскиз хайлтанда орноо. За зохиомж эскиз хайлт гэдэг юмыг бол планшетныхаа яг өрөөсөө өнцөг дээр юм уу аль эсвэл одоо бичгийн заасан дээр ингэж зохиомжийг аваад за эхлээд ерөнхий энэ хайр цэглэлтийг авна. Төрснүүдээ одоо хэрхэн энэ форматн дотроо яаж багтаах вэ гэсэн
ерөнхий юм хайрцаглалтуудыг авчна. Энэ бүтц байгуулалтнуудыг бол одоо ойлгоогүй мэдэрч үзэж хараагүйгээс болж одоо гэж бас энэ янз бүрийн байгуулалтын хэрсэн хүн дээр бол одоо алдах магадaltaй байдаг. Тийм учраас та бүхэн бол одоо энэ зурж байгаа натюрмортныхаа бүтц байгуулалтыг бол нэгдүгээр маш сайн ойлгож одоо ингэж зурх хэрэгтэй. За энэ бол одоо дөрвөн талд пирамид байна. За энэ одоо жишээлбэл энэ суурьны байгуулалтыг бол одоо хийхэд одоо геометри одоо хөндлөн тэнхлэг зураасаа татаад тэнхлэг зураасан дээр эл хүсийг байгуулдаг. Одоо жишээлбэл энэ цэг, гол цэг, саад цэг 3. Тэнгүүт энэ наад гол цэгээс энэ наад цэг хүрэхэд бол арай жоох их зайтай. Гол цэгээс саад цэг нь болохоор арай бага зайтай. Тэгшээч нөгөө энэ эргэлтийн биетийн суур маань болохоор цаашаага одоо орон зайд орж сууж өгнө гэсэн. Өөрөөр хэлбэл тэгээд энэ наадлын зураасыг жоохон хөндлөөд өгөхөд энэ объем наашаага одоо ингэж эргэж идэг. Тэгээ мөн сүүдэр хэсэгт нь бас жоохон хөндлөж өгөх хэрэгтэй. За мөн цаатлын байгуулалтын зураасууд бол одоо бас нэвт харагдаж байгаа жишээтэй. За байгуулалт хийж байгаа бол зурааснууд бол их гой чөлөөтэй. Энэ байгуулалтын энэ зураас ч өөрөө штринг болж явж байгаа. За одоо чинийх хөшт яг ингэж байгаа байхгүй. Энэ биетүүд болохоор дэндүү мохо хоорондоо шамбаарлаад тэгээд энэ биетүүд чинь энэ тухайн одоо энэ форматн дотроо дүрснүүд маань жижигдсэн байна гэсэн үг. Энэ ч гэсэн бас мөн ялгаа байхгүй бас жижигдээ хэлсэн. За зүйтэй яг болох чинь тэгэхэд чиний энэ формат бас л яг мөн адилхан яг санийх шиг ингэж жижигдээд байна гэсэн үг. Тэгээ энэ сүүдэр мөдөр бол одоохондоо нэг тэмдэглээ хийгээд яг ерөнхийд нь тэмдэглэж болно л гэхдээ ийм хүн төш заяа. Тэгээ бас энэ арай л их зайтай болж энэ ширээнийхэн давцаа эднэргүй тэгшгэн таталтай энэ ингээд нумраад ингээд явцсан богоос одоо яг энэ эскизм дээр яг энэ алдаагаа засахгүй болвол энэ том форматн дээр орчоод энэ алдааг засна гэж хэцүү байхгүй юу? Эскиз өөрөөр хэлбэл яг гэдэг натюрмортыг зуруулаад ингээд хайлгаад байгааг учрна гэдэг бол би таадыг энэ эскизэн дээрээс тэр натюрморттайгаа сайн танилцаад тэрэн дотроос алдаагаа олж хараад тэгжиж яг зөв боллоо батлууллаа гэх юм бол энэ дээрээс эхлэх байхгүй. Тэгжиж зурна үхээс шууд том форматн дээр чи ингээд зураад эхлэх юм бол чиний хувьд арай жоохон ойлгомжгүй болоод энэ дүрснүүдээ нөгөө ойлгохгүйгийн үндсэн дээрээс объема мэдрэхгүй энэ дүрснүүдээ нөгөө сонин одоо
ямар ч ихэнд дөрвөлжинг одоо яаж байгаа их ийм алдаа гарч ирдэг байхгүй. Энд дээрээс чинь гарын дасгалыг нэгдүгüүрт сайн болгохын тулд хоёрдугаарт энэ зохиомж хайлтдаг юм. Энэ форматн дотор нь чи зохиомжоо зөв олж чадчих нүггүй юу гэдгийг тэн сэтгэлийг нь айлгахын тулд бас ингэж хайлах, давхар ингэж хайлах. За энэ бол одоо болж штт. Энэ бол тухайн яг энэ форматн дотор бол яг зэгцтэй. Энэ бол яг болж. За. За. Яг энэ форматныхаа дагуу, яг энэ зохиомжныхаа дагуу энэ том форматн дээр буулгах шүү. За. За одоо энэ чиний энэ зохиомжнууд болохдоо ингэсэн байгаа байхгүй. Одоо жишээлбэл энэ зохиомж ихэд ихтэл яаж юм? Бүр хитрхи ийш нэгэ шахаа идсэн богс тээ. Эндээ бүр хоосон зай гэ үлдсэн богоос яг зохиомжийнхаа төвийг бас олж чадахгүй байна гэсэн үг. За энэ дотор мөн дээшлээд эндээ жижигхэн болоо явцсан байна. Ерөнхийд нь бол энэ улууг нь нэлээд төхөж очиж байна. Гэтэ арай бас форматн дотор жижигдээд байна. За. Тэгэхээр дахиад нэг хэд тайгаад байна. За тэгэхээр өнөөдрийн хичээл болохоор та бүхэнд энэхүү натюрмортыг одоо хэрхэн яаж зохиомжлох вэ? Форматн дараа одоо хэрхэн эскизээ яаж хайдаг юм бэ гэдгийг одоо ерөнхийд нь бол та бүхэндээ бол товч танилцууллаа гэж бодож байна. За мөн энэ натюрморт маань болохоор яг гişэлийн задаашийн дагуу бол яг ийм натюрморт одоо болж дуусах байгаа. Өнөөдрийн цаг бол одоо ингээ дуусч байгаа шиг байна. За тэгээд мөн дүрс судлалын үндэс 2 буюу дадлага ажил 3 гэдэг ийм хичээл өнөөдөр орлоо. Ингээд дараа дахин уулзлаа. Баяртай үзэгчтэй. ПП телевизээс бэлтгэн хүргэдэг урлагуу нэвтрүүлэг маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Мэдээж нэвтрүүлгийн төгсгөлд уламжлалт ясаар та бүхэндээ алдартай оддын хөрөг зураг хэрхэн бүтдгийг толиулах болно.